Сайн бацгаана уу, Туяа байна. За өнөөдөр би та бүхэндээ маш олон хүмүүсийн сэтгэл догтлон хүлээж байсан нэг гоё машиныг танилцуулах гэж байна. Энэ бол 2022 оны шин Lexus LX 600. Барара. За явсараад Монгол маань ороод ирлээ дээ. Би онлайн нээлтийг танилцуулж исэн орд нь та бүхэн нэг тодорхой хэмжээний бас мэдээлэл авсан байх. Гэхдээ яг боддороо яаж харагддсан бэ? Ямар өөрчлөлт энэ Lexus-ээр гарсан байна гэдгийг өнөөдөр бүгдээрээ цугтаа детальчж харцгаая. Нөхөн дэлбэрийн процесс өдрөөр биш цагаар. Даатгалыг онлайнаар ердөө 2 минутанд. Мандал Цэгмэн. За би хажууд нь харьцуулахаар 2021 оны фейслифт гэсэн Lexus 570-ыг зогсоолоо. За ерөнхийдөө дүрснээс харж байгаа байх ямар өөрчлөлт гарсан нь. За Lexus маань ер нь фейслифт хийх болгондоо шин загвар гаргах болгондоо уртлын энэ грил хэсгийг дандаа томруулдаг. За 2022 оны энэ загвар дээр бүр тултлан томруулсан байна. Одоо энэс илүү томрно гэж юу байх уу да, тийм ээ. Одоо шууд таних тэмдэг нь олж ийн л да. Урдаас нь харахад л ингээл ийм том хаасан том грилтэй явж байгаа машин бол Lexus юм аа. За ингээд хамгийн эхлээд цөмөрөө техникийн үзүүлэлтийн танилцъя. Ямар өөрчлөлт урдны загвараасаа өөрчлөгдсөн байна. Ер нь бол 14 жилийн дараа бүхэл бүтэн 14 жилийн дараа бүтэн шинжилт хийсэн машин. Тэгэхээр нэлээх юмнууд нь өөрчлөгдсөн байх гэж найдаж байна. Land 300-гийн суурин дээр ерөнхийдөө хийгдсэн бүгдээрээ мэдэх бах. За урдны 570-тай харьцуулахад ямар өөрчлөлт гарсан бэ гэхээр одоо хуучин загвар болох Lexus 570 маань 5.7 литрийн багтаамжтай V8 мотортой байсан. 546 Нм одоо нушиг хүчтэй байсан. За харин шинэ нь яаж өөрчлөгдсөн бэ? Одоо 22 оны Lexus 600 маань яаж өөрчлөгдсөн бэ гэхээр мотор нь жижигэрсэн. За 3.5 литрийн V6 твин турбо болоод мотор нь жижигэрсэн боловч морины хүч нь хамаагүй нэмэгдээ 409 морины хүчтэй 650 Нм нушиг хүчтэй болсон. За мотор жижигч байгаатай холбоотой бас бензин хэмнэлттэй болж байгаа. Урд нь бол 100 км-т 16 литр бензин зарцуулдаг байсан бол хотод штэ. Одоо бол энэ багасаад 14 орчим болж байна. За 4 дугуун дээрээ хөтлөгчтэй 10 шатлалт хурдны хайрцагтай болсон. Урдны загвар дээр болохоор 8 шатлалт хурдны хайрцагтай байсан. Тэгэхээр одоо явдал дээр мэдээж өөрчлөлт гарч байгаа гэж бодож ин дараа нь унаад үзэхээрээ би та бүхэнд мэдрэмжээ хэлнэ. За ерөнхийдөө Land Cruiser 300-гийн суурин дээр хийгдсэн. За энэтэй яг Land Cruiser 300-тайгаа адилхан урдны загвараасаа ойролцоогоор 200 кг-аар хөнгөн болсон байгаа жингийн хувьд. За Lexus 600 маань 5 төрлийн сонголттой Base, Premium, F Sport энэ бол шинээр нэмэгдсэн төрөл байгаа. Тэгээд Luxury, Ultra Luxury гэдэг 5 төрлийн сонголттой. За яг өнөөдрийн танилцуулах энэ Lexus 600 маань Luxury ангиллийнх нь 4 хүний суудалтай. Хажуудлаас нь та бүхэн харах юм бол ерөнхийдөө яг эндээс хойш ингээ харах юм бол Land 300-таа ер нь бол төстэй харагдана. Угаасаа нэг суурьтай учраас. Гэхдээ яг гол ялгаа нь яг энэ артлын хэсэг дээр байгаа. Энэ хэсэг ингээ баг зэрэг дуурай явцсан. Тэгэхээр одоо энэ артлын цонхны энэ хэсгээс Lexus юм байна гэж ялгаж харж болно. За дугуйны хувьд 22 инчийн дугуйтай болсон. Урдны 570-ийн загвар дээр болохоор 21 инчийн дугуйтай. Хуучин загвар дээр нь гэрэл нь артлын гэрэл тустай байсан бол шинэ Lexus маань арын 2 гэрэл LED гэрлэр холбогдсон үргэлжилсэн ингээд гэрэл орж ирсэн учраас илүү гоё харагдаж байна. Дээрээс нь Lexus гэсэн томоос том бичгтэй олсон одоо Lexus явж гинэ гэдгийг энэ бичгийг хараад эсвэл энэ артлын нийлсэн гэрлийг хараад шууд таних боломжтой болж байна. За ингээд артлыг ангуулгаж үзье багаж нисгээ. За 570 дээр бол 2 тийшээ онгодог 2 хавцтай хаалгатай байсан бол энэ Lexus 600 шинэ загвар маань зөвхөн дээшээ онгодог 1 хавцтай болсон. За энэ загвар маань Luxury загвар учраас 4 хүний судалтай, арын нэг судал байхгүй. За энд юу нэ? Ингээд хэрэглэгдэх багшнууд нь энд байгаа. Харин запас дугааны доор орж ирсэн. Ингээд запас дугаас орж ирсэн байна. За энд 100 вольтын залгууртай уртлын 2 судлыг эндээс удирдаад урагшаа ихтүүлчих боломжтой. За одоо бүгдээрээ давтагшаа орж харъя. Тэрнээс өмнө нэг зүйл хэлэхэд Монголд байгаа одоо бүх гоё
зарах экзотик машинууд Exotic Cars-ыг имэн гэд сайт дээр байдаг болсон байлээ шүү. Бүгдээрээ тийшээ орж үзээрэй. За хаалганы хувьд хаалган сордог болсон. Ингээд өөрөө сороод таачна. 5 тал дээр бол ийм байгаагүй. За татгшаа орлоо. За дэлгэцийн хувьд 5 талтай харьцуулахад хэмжээнд томроод нэмгэрсэн байна. За уртлын агарын температур удирддаг хэсэг нь за уртлын заврыг одоо харуулхад шал өөр болсон маань харагдаж байна. Хамаагүй сайжирсан. Артлын судлалыг халааж болдог, хөргөж болдог болсон. За энэ ийм дэлгэц орж ирсэн байна. За дээрэс нь бас нэг нэмэлтээр юу байна вэ гэхээр энэ хайрцгийг араас нь онгойлгох боломжтой болсон. За гарын тавир маань энд байна. Эндээ ундаа усны савтай. Бүх зүйл нь гоё юм. Гялгар утгатайгаас цоо шин машин танарт танилцуулж шүү. За цоо шин машин учраас бүх зүйл нь одоо гялгар утгатай байна. Бүгдээрээ ингээд Lexus-ийг цоо шинээр Монголд орж ирэнгүүт цогтой танилцж шүү дээ. Mark Lens-ний дууны системтэй энэ дотор 25 диффузер байгаа. Диффузерүүд нь энэ нэг орж ирсэн байна. Тэгэхээр дуулалт бол илүү сайжирсан гэсэн. 25 диффузертэй бөгөө боддоо. Артлын суудлал нь одоо luxury загвар дээрээ 3 дахь инээ байхгүй учраас илүү сайн хэвтдэг. За ер нь бол 5 талын судалж хаашаа хэвтлээ гэдэг нэг иймэрхүү л болдог байхгүй. Нэг харагшаа явдаг юм. Тэгэхэд энэ бол нэлээд ингээ хаашаа явчихж байна. За би ер нь гол ялгаануудыг ингээд тайлбарлаад яваад байгаа шүү. За одоо бүгдээрээ урагшаа орж сууж үзье. За тгшээ орж суулаа. За хамгийн түрүүнд нүдэнд тусч байгаа хэсэг гэхээр энэ голын консолийн хэсэг бол маш өргөн болсон байна. Энэ хэсэг ингээ өргөн болчоор хоёр талын санал нь уртлын 5 талыг бодвол арай жоохон хавчиг нарийнхан болчихжээ. Дэлгэц нь энд 12.3 инчийн дэлгэцтэй, доороо дахиад 7 инчийн дэлгэцтэй болсон байна. За 5 тал дээр touch screen биш үсэн голоосоо ингээд удирддаг тэр удирдлага нь жоохон эвлэхэд хэцүү байсан л да. Одоо энд болохоор touch screen болчихсон болохоор бүр маш амар харагдаж байна. За энэ доотлын дэлгэцнээс агарын температураа удирдах боломжтой уртлын артал. Тэгээд энэ дээр сонголтууд нь байна. Нано шүлтүүртэй. За энэ дээрс бас climate concierge гэж байгааз. Concierge гэдэг энэ төвчөн дээр хэрэг дарчих юм бол машин маань автоматар танд харуулад температураа өөрчлөнө гэсэн үг. За дээрэс нь бас өргүүлийн халаан. Одоо бид нар өндрийн хэмжээ бол нормал байна. Машина өндөрлөж болдог болсон. Гэхдээ хоёр төвшөнд өндөрлөнө. Одоо нэг өндөрлөж харуулъя нэг төвшөндөө. Нэг дарчхад ингээд хай 1 болоод нэг төвшөнд өндөрлөгдөж байна. За дахиад дарахаар хай 2 болоод дахиад дэшээ ингээд өндөрлөгдөж байна. Тэгэхээр нэлээд сайн ингээд хоёр төвшөнд бүр нэлээд сайн өндөрлөдөг болчихсон. А дээрэс нь энэ өндөрлөг товчоо дарангуут хариу үйлдэл маш хурдан өндөрлөж байна. А урд нь болохоор 5 тал дээр нэг төвшөнд өндөрлөг. Гэхдээ өндөрлөг товчоо ингээд дарахаар нэг байж байгаа л нэг жоохон удаашралтай ингээд удаан өндөрлөдөг гэсэн бол одоо энэ Lexus маш хурдан өндөрлөдөг болсон юм. Гэхдээ бүр хоёр төвшөнд өндөрлөх боломжтой. За дээрэс нь Lexus 600 маань 4 дугуун дээр хөтлөгчтэй, дээрэс нь мосттой машин гэдгээр онцлогоо. За энэ доошо утас цэнэглэгчүүд USB оролт, C-Type оролтууд байна. Уртлын судлаа халааж болно, хөргөж болно. За энэ ийшээ юу байна гэхээр ундаа усны сав, маш том wireless chargerтэй. За тэнхлэг төгжиж болно. Энд бас урд олон хайлтын тэнхлэг төгждөг. За эндээс энэ машина өндөрлөж байна. За голын хайрцагт юу байна? Голын хайрцаг маань ингээ хоёр талаас онгоо нь хөргүүртэй ингээ дарчаар ингээ хөрчин. Нилээн гүнзгий савтай юм. Хоёр талаас онгоо нь бас хоёр талаас онгоод нь гоёод хоёр талаас онгоохоос гадна төрөө үзүүлсэн бас арт сууж байгаа хүн бас артлаас ингээ онгойлгох боломжтой. Юм бүтэн юм авч өгье гээл те. За артлын тойл камер болоод хувирчдаг. За арт нөгөө байшин байгуулах шууд харагдаж байгаа. Энэ бол нөгөө QX80-тай Infiniti QX80-тай адилхан маустай. Ер нь Prado ч гэсэн бас юм байдаг. Энэ дараад ингээд машиныхаа 90 тойрныг шууд камераар харах боломжтой. Ингээд шууд автоматар өөр ингээд тойруулаад харуулчихдаг машины 90 тойронд байгаа. Надад энэ камер маш их таалагдлаа. Ингээд шууд харах боломжтой. Дуу харагдаж байгаа сте тийм. Гэхдээ энэ хэсгээр ирэхээр амар нийтдээ хараа. Ийм том дэлгэцнэр машиныг юм жижигхэн болоо харуулчихж байгаа. Ямар ч хэрэггүй хэцээтэй тий. Ер нь бол ингээд 90 тойрны ингээд дээрээс нь бүрэн эргэлдүүлээд харах боломжтой энэ хэсэг надад таалагдлаа. Хянах самбарын хувьд арай жижигхэн санагдаж байна. А дээрээс нь
цагаан зураас мэдрэгчтэй бас урдуур хэрвээ явган хүн юм уу дугаатай хүн гинт гараад ирэх юм бол автоматар тооромсолдог тийм аюулгүй байдлын системтэй. За энэ MTS гэдэг Multi Train System гэдэг бас Land 300 дээр орж ирсэн систем байна. Энэ болохоор машин өөрөө замын гадруугаар мэдрээд мартаа зам дээр явчихдаг гэсэн үг. За энэ Crawl гэдэг мод байна. Жолооч бол заавал хаацны даах ямар ч шаардлагагүй зөвхөн өрүүлээ удирдаад тоормосоо дараад явах боломжтой байдаг. Энэ бол уулын уруу буухад эсвэл яг нэг айгүй батата зам дээр явахд маш хэрэгтэй. Одоо цөмөрөө бариад явахд ямар юм гэдгийг үзье. Би урд нь 2009, 2015, 2018 оны Lexus 570-ыг барьжсэн туршлагатай. Тэгээд энэ туршлага дээр үндэслээд шинэ Lexus 600 барихад ямар байна гэдгийг мэдээд одоо туршлага хаваалцахыг хичээе. За эхлээд асааж үзье л да. Асах товчны энэ урд нь байдаг өсвөл шүү дээ. Тэгэхэд бэлгцэн дээр ороод ирсэн байна. Бас хурууны хийгээр асна. За миний хурууны хий тохируулсан үед ингээд асаахаар яг энэ суудал надад тохироод өөрчлөгдөж чинь гэсэн үг. Өрүүлийн байрлал, суудлын байрлал зөвхөн надад тохирж өөрчлөгдөнө. Хурууны хийгээ таниулаагүй хүн орж ирээд асаалаа гэхэд энэ машин асахгүй. За. Яваад үзье. Өрүүл бол гой хөнгөн биш үү? Ер нь хүмүүс яг Lexus гэхээр аюу гой машин, нэг тийм тансаг гэж боддог боловч яг ингээд Lexus 570 бол барай явахаар өрүүл нь маш хүндэлтэй, бүр хүнд гэдэг нь илт мэдэгддэг. За. Хаац дарлаа. Арааны шилжилт бол маш гоё яг нөгөө хоорондоо араа шилжилт маш сайхан одоо хөнгөн мэдэгдэхгүйгээр араа шилжилж чинь гэсэн үг. 570 дээр болохоор яадаг гэсэн гэргэж ихэд нэлээд орилж байгаад удаан хурд авдаг гэсэн бол энэ дээр бол хурд авалт маш хурдан болсон байна. За ирлээ. Ирлэнээр бол гоё ирэж шүү дээ. Гэхдээ надад явдал нэг юм баг зэрэг юм ингээд савлгаатай санагдаж байна л да. Хичнээн Lexus маань luxury машин ч гэсэн үндсэн суурь нь болохоор Land Cruiser суурьтай, Toyota Tundra зэрэг одоо truck суурьтай машин учраас luxury болоод одоо яг анхнаасаа luxury суурьтай хийгдсэн машинууд эдэн штэ. Одоо жишээлбэл энэ машиныг чинь Lexus 600 Range Rover-тай өрсөлдөн, Mercedes-Benz GLS өрсөлдөгцсөн авах гэж байгаа боловч өөрөө суурь нь одоо luxury биш truck суурьтай машин дээр хийгдсэн учраас luxury болоод явдал бол тэгж айхтар бол сайжраг байна гэж бодож байна. За хурд авалт бол маш сайхан хурдан авч байна. Мэдээж урагшаа 10 болсон учраас эрс мэдэгдэж байна. Өргөл зөөлөн болсон байна. Гэхдээ яг нэг юм явдлын доктортой байдал идэв штэ. Ингээд барай явахад нэг юм Range Rover дээр чинь гоё ингээд гусаа доктортой явдаг. Надад энэ дээр болохоор ингээд баг зэрэг тайлбарлацаад байгаа тийм мэдрэмж бол төрүүлж байна. За тэгээ бас нэг гоё мэдээлэл хүргэхэд би зөвхөн эмэгтэй жолооч нартай зориулаад эмэгтэй жолооч нарын групп байгуулж байгаа. Тэгэхээр та бүхэн Facebook-ээр эмэгтэй жолооч нар үзчихвэл манай Facebook групп нэг дээрээ би энэ дээр тайлбар хэсэгт нэрийг оруулчихсан байгаа. Тэгээд эмэгтэй жолооч нартай зориулаад гой сюрпризүүд тэр групп дээрээ барина. Бас маш сонирхолтой мэдээллүүд давхар хүргэж явах болно. Тэгэхээр миний эмэгтэй жолооч нарын группт нэг дээрээ Facebook дээр